Тытыманы радио шағнақшыт, евылғын дасынға монлың чын моқырыл ұрғыл жыл байна, шынын зорғанда, евылғын дасыңру әлшіт боңқы, мұны танылсы жы ихілге, сойлы талыйы тұлылжы, нейрологшы Олег Емов боңқы байна, самана. Саману. Олег тана амаршымне саға ғарар, себет, іні үңгірігін қақайжы, ямыр бойбыға шүкір жуғыт. Үңгірсің қақайжығын аяқар тарағын бәсін? Тарағын қыдары бейіні. Ажыл екі байға. Ажыл екі байға, алзы екі, тәрнік сайылын талар, дұрын. Екі ажыл евалықта, мұны біргі жылері келмі. Нәкза байжаға тарантыға қорқу, екілейдіні саған сарар қолығын жылері, нотығын құнуда амыршыл дүені. Тэгээд юу хэмдэ вебие гамнаа саяун вариант саяун манхан болтойгоо хэм. Тэгээд миний зорхоо уншаад арив тэрээр нохайжил. Нохайжил сайнгал байхаа. Нохайжил сайн байхаа холгоны жил гэсэн. 12 жилийн шинээр ихэмнэ. Тэгээд юу хэмдэ сэтгэл санаа тэгшхэн тэгээд урагшаа зарлагтын энэ жил бас тэгээд их ажил хөө. Тэгээд тусубут тавигдэн хавэна. Тийм. Зөндөө ажил байгаа. Ньюсгүш хан. Ньюсч гэж штэ. Намайдар инкоо өгнө хэмжээ. Инкоо. Инкоозе. Коммерческий организация гэдэг нэг. Миний танил хүмүүс намайг дуудаад тэр юм бичхэмнэ гэх тэр юм хөх санаад байна. Тэгээд тэр нэг российский фонд культуры гэдэг бас байгаа. Тэр соёлын талаар тийм ажил явуулж байгаа. Тэгээд бидний дэшээ нэг бас нэг ажил явуулаад өрөнгө санаагаад миний санаагаад өнөөний нэг хэзээ язааны би тэр юм байгаль далайн олсонсоо тэр юм тэр орон баримтлын скульптур гэнэ. Баримлнуудаа ха. Орон баримлнуудыг тэр юу хэмдэ үзэсгэлэн хийх санаад байна. Выставку подавал скульптур. Усундора. Ямар сонин юм аа зэ. Хүн харах юм усундор ягаад болд юм. Тэр чин юу хэмдэ юу оноод тэр нэг костюм маань хэмдэр усундордог. Скафандр. Дайвинг. Дайвинг. Тийм хүмүүсд хүн чин тийшэд буугаад тэгээд тэр юм тэр орон бүтээл орон баримлнуудыг харж үзэх. Тэгээд тэр юм дээр орон баримл тэр юм дээр скульптурнууд гэхээр мингал юуч хахихгүй тэр байгаль далайн түүх ондох үлгэрнүүд юмд зориулж тэр баримлнуудаа хийх ёстой. Ямар материалаар? Материалны чинь тэр талаасаа бас экологийн тэр юм байгалийн асуудал болно. Тэр байгалийн асуудал болохоор өгөн чолоо мрамор хэмд пока что мрамор гэдэг бодоод энэ хоёр чинь юу гэхээр мод. Тэгээд шо төмөрөөр хөх санаатай тэгээд тэрнийгээ пока хэмд мөн болохоор моджэнэл. Олег тэгээд энэ байгаль далайдымны хүйтэн гэвтаа дайвинг гэдэг юм тэрмнэ дулаан орнуудаар ихэнх хөгжинкэ тэгэхдээ нэг 2-3 харсол хүн харахаарга тавих биш үү? Тэр чинь нэг жилийн хугацаанд нэг тийм ажил биш. Тэр баримлнууд 20-25 гэдэг санаанд байна. Тиймэрхүү баримлнууд тэгээд томороо хэм нэг 2 метр ингээ хүний зэргийн. Тэгээд юу хэмдэ тэр баримлнуудыг осон согоо орших санаатыг өгдөө. Тэр чинь осон согоо байхаа. Тэгээд цас мас юм хуваарлага. Тэгээд хүн чинь ингээ дээрээсээ хараад мөс дээрэн өвөлдөж харж байгаа. Тийм санаа болно. Тийм санаа бодлоо гэж бидний тэр грант болгоод бичээд тэгээд Москвад шин явуулаад 94 сард тэр юм дээр энэ манай санаа бодол манай идей их юм тэгээд тэндээс дэлнө яано гэж тэгээд илэрх тэр юм нэ. Инэт нэ ямар хонин идей байна. Яаж тийм юм хана юм та. Мөнөчэд энэ байгаль далай дээр нуур дээрмнэ ямар урилдан болноготой ямар илдэв син машиннууд мотоциклнууд гэхэлэглэ илдэв юм болж байна. Усан дөрөг юм болоолгүй байна хаштай ха. Тэр машин юм уу дээр тагс варихт хийх юмнууд би миний санаанд тийм их юм да.
таараачихгүй л да юу юм бэ? холбонтой тийм юм хэ. Соёлын талаас л гэдэг би өөрөнгөө хийх, өөрөнгөө мөргөжлийн талаас, өөрөнгөө талаас л гэдэг нэг соёлын талаас гэдэг нэг брэнд юм аа. Нэг юу юм да нэг байгальтай нэг холбоотой нэг тийм юм хийж явал гэж тийм л зорилго байна. Тийм тэгээд нэгэд хонин материал байвал шулуугаар хэд хинтэ байхада тэрэмнэ бахал тэр нэг туристический брэнд шингээ юм тэрэмнэ тэндээ үлэх болно. Тийм. Тэгэл энэ чинь гурван талаас гэдэг нэг сонин юм байна. Нэг талаас их дээрээ соёл урлагийн талаас, хоёр талаас их дээрээ тэр юм экологи байгалийн талаас. Яаж игээд усамнаас өөр байна уу гэдэг тэр нэгэ гаргаад игээд харахад. Тэр манай тэр баримнууд муу хайволоо болий байсан зангаарал байж хоо гэж тэгээд гурван талаас их дээрээ тэр нөх тэр аянчлагчнуудын тэр юу юм да турист юм да тэр талаас игээд ингээд санаандаа гээд 3 жилээр гээд тийм юм өнгөрөх санаатай байна. Өгөлдөөж зундааж гэдэг. 3 жилийн өнгөрсний хойно тэднийгээ гаргаад уже юм хэмээн газар дээр гоор дасарч хот хороо сарч тэгээд үзэсгэлэн хийх санаатай. Тэгээд тэр баримлнууд чинь скульптурнууд чинь тэр миний хийх тэр жүжигийн декорацууд. Тэгээд тэр юм байгалийн тэр түүх үлгэр амтх юмнуудаар тэгээд нэг юм тийм нэг жүжиг хийх санаатай. Бас кино юм чинь тэр чинь байгаал. Бүгд байхаа. Зэ юм сайхан санаа бүтэх болтойгоо. Тэгээд тэр уучраас ирж байгаа. Дохоос ортор гэж залуурч байна. Зэ. Тэгээд энэ тэр нёдан дэжил тэр өнгөрхөн баха хроники исчезающих деревень гэдэг нэг их тийм хосорч байгаа нютгууд тохой баха нэг их юм бүтээд байна. Тэр болвол баха хинэ санаачилгаа юм. Тэр санаач нь хэдийн 2-3 жил өнгөрч байгаа үү? Тэр эрдэнтийн дарга заргамаар анзаанамнаа гэдэг. Архинчеева. Намайг дуудсан байхгүй 2 жилийн өмнө. Тэгээд тэр аймагаар байсан тэр хүмүүс руководителүүд байна хэм режиссернууд гэж байгаа. Тэгээд энэ нэг жилдээ нэг дахин ингээд эрдэнтэд цуглараа тэгээд нэг лекц, мастер класс гэдэг нэг найруулагчнуудын юмнуудыг чангадаг байхгүй. Тэгээд юм үлээр намайг тийш хотол орж байдаг. Тэгээд би тийшээ ирээд тэгээд ажил юу юмараа гэж хуваалцдаг юм. Энэ тэгээд зүгээр л хөрөлцөх. Тэгээд 2 жилийн нэг сан тэгээд эцэнтэйгээр явж байхдаа тэр дараагийн дуудаад намайг хэлсэн байхгүй. Тэр юм манай энэ ардын театр тэр аймагаар байсан нэг юм урагшлуулах нэг өргөх нэг санаа бодол өгөөч гэж. Тэгэхээр би өөрөө хөдөө нёдгох хүн хадаа наа. Тэгээд юу юм да тэгээд хөдөө юмтэйгээд сомон юмтэйгээд асуудал байгаа л тэр юу юм да хүн зөнгөл азалуужил гараад явж байгаа юм тэр чинь их асуудал байна. Тэгээд би тэгээд халаад өгөө юм. Ингээд нэг юм нэг деревни юм дээр нутгуудаа гэдэг тонт нутгуудаа зориулсан гэдэг нэг юм тийм юм хэд үсгэндэг шадарам. Тэгээд дарга өнгөрсөн жил гот театр байгаа ч тэгээд тэр гот театрт бас ихэд грант юу юм мөнгө юмгээд хуваалцаад тэр федерал. Тэгээд энэ хроники исчезающих деревень фестиваль, театральный фестиваль. Тэгээд нэг заахан мөнгө авсан байна. Тэгээд тэр юм бүтэн өнгөрсөн ямар нютгуудаар яваад ямар нютгуудыг зориулж уже энэ их юм бүтээгээд чухлын хадаагаад хүн болгон ингээд хроники исчезающих деревень гэж дуулахда сонсохдоо ингээд нэг юу юм бэ харна нэг ядуу нэг муу нэг байдал тухай байдал тиймэрхүү юм уу гэж хүн санаандаа бодоод байхгүй. Биш тренд хайвш тренд тэр юу юм да тэр энэ нютгийн тухай түүх тухай нютгсан амьдарч байсан өндөр настай хүмүүс тухай энэ нютг тайраад байсан ямар нэг үлгэр онцгонууд түүхнүүд явж байгаа гэж тренд тухай мэдхийн тулд ямар нэг мэдээж хүмүүс тийм юм гаргуулт юм гэж гадал тренд тухай бас байгаа л харуул. Тэгээд 11 нютгуудаар яваад 11 ганцхан боряадаг нутгуудаар уушаа бас эрхүү мажор яваад ирсэн. Тэгээд би өөрөө нутгаж хүн хадаа юм дээр хөдөөгийн хүн хадаа нутгуудын нэрлээд өгөө. Сэлэнгийн аймагт 2 нутаг очсон. Ягд наягаад тэр шүүж озерын хадшууд шмэшгүүд тэр нутаг байна. Тэгээд бас Удунга гэж нутаг очоод Сэлэнгийн аймагын Курумканы нэг тазай гэж бүр үгүй болсон эвенкнуудын нутаг очоод тэндээс нэг юм хүмүүс бас юм аваад
тэгээд түнхэн аймгаар яваад түнхэн аймагын тагархай гэж нөтөгөж очсон хэнийн Тулаев гэж юуны Герой Советского Союза интернет нөтөг байна. Тэгээд зэдийн аймгаар номтоо уулзар гэж дууршив дашаа юу нөтөг очоод тэнд гоём хараад үзөөд сонсоод нармахан бутухайд эндээс нэг харныг сайнаар юу юм даа. Одохтойгоор гүнзгийгөр нэг настай хүн хурж байгаа. Тэгээд Ранжуурова чаасан Корско гэдэг. Корско биш Ранжуурова Кабанская ямагта. Тэгээд өшөө хашааж байгаа. Кахтын аймагт нэг бас юу юм даа Новодесятник гэж нэг төгөж чаасан. Тэгээд цаашаа явхадаа юу яваасан? Ялга гэж. Ялга. Ольхон альтернатив. Тийшээс тэнд шааж байдал хараад сонцоод ягаад тэгээд Нукутский район, село Тангуты или Нукутский район гэдэг тэр жоо ирхүүгэн может тийшээ чад гэдэг. Тэгээд харахгүй юм харж үзгүй юм үзэж гайхаж. Тэгэхээр миний санаа нэг мэрэгжлийн талаас, найруулагчны мэрэгжлийн талаас энэ трэгүүр явж нэг хүн чинь нэгэд би саагуур явах юм гэх юм гэдэг нэг хариг өрнөр гэдэг юм шин юм авахаа гэж сонирхох гэдэг тийм өрмөлзөлтэй байхгүй. Тэр чинь зүгэл юм аа тэ. Нөгөө талаас игээд нутг руугаа харж байгаа нэг юу юм бэ? Энэ хажуудаж байна. Юу юм бэ? Сааштай нэг сайн киночул хэм, сценарчул хэм, сайн нэг бодохтой юм. Тэгээд миний санахад би өөртөө гэдэг юу юм бэ? Мэргэжлийн талаар хүн чанарын талаараа гэдэг олон юм мэдэв аваав тэгээд сааштай тэр юм гэдэг нэг сценар ч юм уу, жүжиг ч юм уу, кино ч юм уу болоод гоё байгаа л гэж. Энэ сэдвэр тийм хоним байн тэр болголоо. Тэгээд тэр фестиваль чинь юу болох вэ гэдэг тэр нэг вербатим гэж нэг юм байдаг. Юу нэр байсан болсон гэмээр хийгдсэн жүжиг гэх юм. Основана на реальных событиях. Тийм жүжигүүд болоо. Тэр жүжигүүдийг хийх дээрээ тавих дээрээ тэр ардын театрнуудын тэр аймагуудын найруулагчид жүжигчид тэгээд өөрсдөө наассан, тоолсон, тавьсан болоо. Божинч тийшээ явах дээрээ тэр нэг юу хүндэ хөрж өгсөн юуны байна хэм. Бүтсэн хөрж өгсөн юм. Тэрний хоног пьес шинжих сценарий шинжин болгоод сөргөн явуулаад тэр народын театр руу. Тэр театрнууд чинь тэр өгнүүдэн яваад тэгээд тэр өгнүүдийг тоглосон наассан байна хэм. Тэгээд хоёрчаа тэгээд мингалгээд л тэр тийшээ чад нэг сонин юм түүх юм цуглуул хаач хэн төлөө мингалаа хэн бишээгээд тэр юм нэг захан өргөн болоо. Нютаг болгон бидэнтэй нэг цуг зураач тэгээд фотограф гэдээ яваа. Хажимын тэдний ажилнууд нь юу юм бэ? Выставка болоод байгаа. Үдэсгэлэн болоод байгаа. Тэгэхээр дээрээгээд манай фестиваль гэж 3 талын юм болоо. Тэгээд бас нэг захан кино групп яваа. Тэгээд одоо бол хадаараа тэгээд юм дээр төгсгөл дээрээ жүжигүүд байгаа. 11 баримтал кино, документальный кино. Фото выставка. Тэгээд үзэсгэлэн болоо. Тийм юм байна да. Иншне бахал им юмын нэгждэх бололгүй байна гэж би ханхаар байна. Тэгээд энэ документально юу гэж хэлэх вэ? Нөхөрөндөө танаргээд бичвна да. Бина хөвшин үйдэгэд боднавэ. Энэ Бурят FM радио ирээд хүн зон өрөнгөө намтаршгэ йылда. Юу шишнэгэ болгон ушур юмгэд хөөрхэд хүн аюуга хонирхаж шаханна. Энэ моногод юбгол энэ бол бодтой бол юмнууд нэг ханап тахолном сонча юм биш. Тэр юм баха. Хоним байн тара. Зээл гастай тэгдэ тааш тэролон эмгодэ арде театрнуудтай болтонтой танилцбат харуулад энэ манай шулаангуудтай ямар ч театрнуудын хүмүүдх байна. Тэгээд энэ ондоо региондор явж бас спектакльд хот 50 жил байдаг гэж шаптаа Монголд 50 хүн байна гэхэд спектакль. Тэгээд энэ ондоо региондор баха дэг өнөр ябангуугаар эндэл хөдөлжил байгаа хатна аргагүй хэм байна гэж ханна өөрийнөө. Тэгээд юу юм даа ямар нэг сүүлчинхээ хүн өрөө авах дээр тэр миний санаагаар болсон эрдэнтэй юм да. Тэгээд манай театрнууд үнэхээр пакадаш юм байна. Өөрхий юм бүзэ гэж найднах болгоны жилдээ сагал давал байгаа гэж хийж болно да. Тийм аха. Тэгээд та найруулагч хүн байхада өөрөө
киноны талар Саша япхаһынны года али иныл зужгуденго талару или номбышкы ханамбайны го юбгубыл Олег Юмовны на радиошагнак шыттакылья хугутты зори уже хойыр ном гарганбайны тарбагым былайго ха Тима. тэр номы ургулжул бахал хун хулежул байна да сайхындан бала Юу юм да тэр миний гол чухал мөргөжл ихтэй театрын найрлагч байна. Тэгээд би нэг оюутан байхад Москва юмэр байхад нэг бас кино студид ажиллаж байсан. Астанканд ажиллаж байсан. Нэг Амедиа гэж бас студид ажилласан. Тэнд олон ангийн кино хийж байсан. Тэгээд юу юм да би игээд бүргээд мөргөжлөө солонгоогоор игээд совсем игээд өмч болногоо хэмээн. Элэг бариач элэг нэг тиймэрхүү. Энд чинь нэг зэрэг ажилнууд гэх юм уу? Зэрэг нэг зэрэг ажил. Тэгээд би нэг хөдөө нэг жил хоёр галерейд бас ажиллаж байсан. Тэнд нэг бас игээд юу юм да миний ажил, найруулагчны ажил, зураач, орон бүтээл, орон баримал тэр скульптур юмнуудад ажиллаж эхэлв. Тэгээд тэдний ажилтайгаа тэгээд нэг бас игээд нэг современный искусство юм да орчин үеийн искусство соёл урлаг гэх юм уу? Тэрний талаар бас нэг заахан юм мэддэг болоод тэгээд тэр юм бас намдаа сонин юм хамаг юм их л сонин болоо. Тэгээд тэр драматурги, эгэн чухал драматурги юу вэ? тийм үү Тэр орон бүтээл, орон барималсаа байна уу? Эсвэл нэг зураг дээр байна уу? Нэг кинон дээр байна уу? Миний тэр юу юм да би өөрөө гээд би юу болоо дээр баримтал киноны, документарны киноны найрлагч болох санаатай гэж гадал өсөөгөө тончих тийм зам байхгүй. Тийм хүсэлж байхгүй. Тэгээд ингээд болох байна гэдэг. Тэгээд хамгийн чухал юу гэхээр би тэр баримтал кино хийхээр яг түүх суглуул гэж. Цаашдаа миний ажилд амар байна. Нэг сонин юм байна. Тэгээд тэр хөдөөний удаагаар яваад байснаа Хангаловский путь гэж өөртөө нэг юм толгойд оруулсан. Этнограф шингээ. Тэр эгэн мэдээж тэр юу юм да тэр үлгэр түүх юмнууд цолуулсан хүн Матвей Хангалов байна юм аа. Тэгээд хөдөө нэг бараг 100 гаруй жил өнгөрчөө. Тэгээд мөнөөгээд соглороод мөнөө 21 жил их юм. Тэгээд хөдөө талны утгаар яваад тэгээд мөнөөний байдлын түүх ямар байдал амьдрал юу гэж ядах нэг настай хүмүүдэгээд амьд амгалманд явж байсан даа тэгээд очоод чаганаад хамаг юм ингээд бичээд аваад байгаа бол гэмгэл байгаа гэж би санаж байна. Тэгээд бас ихэд тэр нэг комикс гэж байна юм. Ном бичлэгээр би бас ихэд санаа би цаашдаа гэдэг нэг өгрөөд утлоод нэг юм ном бичлэгээ. Тэгээд одоо тэгээд цагт байхгүй тэгэхээр юунд тэр комикс гэж хийж эхлэв гэхээр том юмнуудыг уншихад заахан хөхүүд нэг заа хөцөөх би чорож хүнтэй байна. Тэгээд юу юм да гэдэг чинийгээд юу юм да телефон юм ээ смартфон юм уу хараад байна. Тэгээд юу юм да актив анилээд нэг түргэн юм гэдэг нүдөрөөр хараад байна. Тэгээд комикс хийх санаатай байгаад тэгээд тэр нэг бүхэн барилдаж тархаг гэж нэг хоёр ангийн юм нэг перо нэг дэхэ бочин гараа хоёр дахин бочин гараа тэгээд гурвын гарах ёстой тэгээд нэг заахан бака санамнаа тийм. Тэр нөгөө нэгэн хоёр тип бочнууд дэлгүүрнэтэй байна уу дуусан хайва? Байна шүү. Тэр полиномсоо байгаа тэгээд тэр зам гэж дэлгүүрт байгаа. Тийм аа хүндэт манай радио шагнагшад хүүгүтэ зориулхун бурят ном бүдэрхэн күн байвал очи на Олег Юмов асилгдэнова бүтэхэн энэ номыг очи хараарэгтэй. Заавал. Зэ Олег Тибл шамья дахиад энэ гаржигэрхэн шинжилээр хургунжлэр амаршлаад амжилтнуудыг хүснэвэ. За их баярлалаа. Хэнэ. Давай.